Монголын тэмээ болоо спорт уралдаан аялын холбооны 25 жил болж байгаа юм жил. За тэр хүрээнд энэ Дундгой аймагт бол үндсэндээ бол дөрвөн төрлийн тэмээ уралдаан бид зохион байгуулж байна. За нэгдүгээрт бол тэмээ поло. За тэмээ поло бол бүтэн 25 жилийн турш тоглохдоо тэмээ поло одоо 50 гаруй спортын мастер төрсөн байна. Одоо бас өнөөдөр бас нэг 10-аад спортын мастер төрнө. За мөн дээрээс нь одоо тэмээ харвааг энэ жилээс анх удаа одоо спортын төрөл оруулж ирж байна. Мөн одоо тэмээн дээр шагаа шүүрэх тэмээ уралдаан гэсэн ийм дөрвөн төрлийн одоо спорт тоглоомын төрлийг үндсэндээ 25 жилийн туршид манай холбоо одоо зохион байгуулж энүүгээр уламжлаад өв соёлоо хадгалах, тэмээг өсгөх, үржүүлэх тэмээний үр ашгийг хүртэх энэ бүх одоо боломжуудыг бид нар 25 жилийн туршид бичиж ирсэн. За энэ хүрээндээ энэ жил бол одоо тэмээ болоо холбооны 25 жилийн ой гэдэг утгаараа Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдор ерөнхийлөгчийн ажлын албаныхтай одоо олон дахин уулзалт хийсний үр дүнд ерөнхийлөгчийн ивэлдор өнөөдөр Дундгой аймагт энэ 25 жилийнхээ ойг Монголын тэмээ болоо спорт уралдаан аялын холбоо зохион байгуулад энэ олон жуулчид мөн олон тэмээчид, тамирчид, болооны тамирчдыг одоо урьж оролцуулж байгаа байдал нь эргээд өнөөдөр ер нь тэмээг анх 2001 онд ч манай холбоо байгуулах 170 мянга хүртэл буурсан байсан. Энэ тоо өнөөдөр 520 мянган болж өсөж байна гэдэг бол энэ тэмээ поло спорт уралдаан аялын холбоо хөгжиж энүүгээр манай одоо холбоогоор дамжуулаад энэ олон улсууд тэмээний үр шим тэмээгээр дамжуулаад аялал жуулчлалыг хөгжүүлэх энэ боломж байгаа юм байна гэдгийг олж харж өнөөдрийн энэ түвшинд ирсэнд бол 25 жилийн яваа хийж байгаа бидний хувьд бол баяртай байна. Тийм болохоор цаашдаа одоо энэ тэмээгээ өсгөж хөгжүүлэх дэлхийд одоо хоёр бүхтэй ганц тэмээ Монгол улсад байдаг. Энүүгээр дамжуулаад одоо бид удахгүй бүгдээр нь хятадаар тусаас хойшоо Франц улс хүртэл тэмээ аяллыг зохион байгуулах гэж намар 9 сард тэрэнд одоо үндсэндээ одоо тэрний бэлтгэл ажлыг бас хангаж эндээс одоо бид нар тамирчдаа тэр тэмээ аялалд явах улсуудаа ирчүүдийг сонгож авах зорилгоор